Монгол улсад одоо бүтээн байгуулалтууд одоо том бүтээн байгуулалтууд одоо засгийн газраас хийхээр одоо яригдчих, батлагдчих, мегатстуд яригдчих. За тэгэхээр энэ дээр бол олон улсад одоо өргөн хэрэгэлдэг, зохицуулт илүү сайтай. Тэгээд гадаадын гүйцэтгэгч нар ч орж ирсэн бас адилхан тэг нэг одоо утгаар ойлгодог тийм гэрээний шаардлага үүссэн ба Монгол улс дотроо ч гэсэн одоо загвар гэрээ байхгүй барилгын яг салбарын тэгэхээр энэ буцаад гүйцэтгэгч захиалагч гэсэн бүтээн байгуулалтын салбарын харилцаанд орж байгаа талуудад бол нэг ойлголттой нэг гэрээгээр одоо бүгд адил утгаар ойлгож ажиллаа удирдан зохион байгуулах тийм гэрээний шаардлага мөн босч ирж байгаа. Тэгэхээр Монголын барилгын үндэсний ассоциац одоо ФИДК-ийн гишүүнээр хийсэх одоо хүсэлтэд тавьж чармаа хөөцсөний эцэст 23 оны 9-р сард бол ФИДК-ийн түншлэгч гишүүн болсон. Үүнийхээ өрөөнд бол бид нэр ФИДК-ийн гэрээг орчуулан хэрэглэх, сурвалж зохион байгуулах, ФИДК-ийн ороод орж одоо саналаа өгөх гэсэн юм эрхүүдтэй болсон. Үүнийхээ дагуу одоо бид нар ФИДК-ийн гэрээний одоо гэрээг маань Монгол улсад одоо нутагшуулах талуудад ойлгуулах энийг ямар байдлаар зөв хэрэглэх үү гэсэн ийм сургалтуудыг зохион байгуулж арга хэмжээг хэрэгжүүлж энийг одоо өргөн дэлгэр ашиглах одоо зорилт тавиад ажиллаж байна. Нэг загвар гэрээгээр бол явах ёстой аль талууд зөвхөн Монгол улсын барилгын одоо бүтээн байгуулалтанд оролцож байгаа талууд гадаадын этгээдүүд тэгэхээр нэг маягаар ойлгохдаг, нэг ойлголттой нэг жишээ гэрээ барих нь аль талдаа төслийн цаадлын одоо төсвийн хэтрэлт, цаг хугацааны хэтрэлт, төслийн чанар, зохицуулт гэдэг энд бол нөлөөлдөг одоо гэрээнээс болсон альва үйл ойлголцоо. Тэгээ энийг байхгүй болгосон гэдэг маань төслийг цаг хугацаанд нь зардал төсвөнд багтаагаад чанартай гүйцэтгэхэд бол маш ховор нэмэртэй байгаа. Барилгын салбар бол ФИДК-ийн гэрээг яг хэрэглэх тал дээр бол замын салбараас арай хоохон явж байгаа. Тэгэхээр бид нар бас энэ одоо хоцролтыг үүсгэх шаардлага гарч байгаа. Тэгэхээр илүү сайн одоо барилгын салбарынхаа танилцуулаад барилгачдад бүтсэн одоо дулааны хангамжтай, усан хангамжтай, эрчим хүчний хангамж бүтцийн салбарууд ч гэсэн өргөн хэрэглэх шаардлага ч байгаа. Ийм өргөн хэрэглэх одоо боломж нь байгаа. ФИДК-ийн гэрээг бол заавал гадны төслүүд хэрэглэх гэж байхгүй. Гадаадын улс орнуудад улсын төсвөөс гадна хувийн хвшлүүд маш их хэрэглэдэг. Монгол улсын хууль тогтоомжтой бол хэрэглэх боломжгүй гэсэн залтууд байхгүй, хэрэглэж болно. Тэгээд Монгол улсын хууль дүрм тогтоомжийн дагуу одоо тохируулах гэж хэрэглэх боломжтой, өргөн боломжтой маш амархан тохиол. За ФИДК-ийн талаар одоо олон улсын төслүүд дээр ажилласан. Тэгээ энүүгээр бол сонирхон судалж байгаа одоо хуульч, барилгын мэргэжилтнүүд бол байгаа. Тэгэхдээ мэдээж энэ том салбарт бол хангалттай биш байгаа. Тэгэхээр энэ одоо энэ дэлхийг хангалттай түгээж энэ талаар одоо салбарын бүх хүмүүст одоо бүх оролцогчид нар талд мэддэг болохын тулд бол бид нар нэгдүгээрт бол сурталчилгаа, сургалтуудыг маш ихний ээлжинд бол маш сайн явуулах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд одоо гэхдээ энэ сургалтыг бол зөв яг цаад утгаар нь үнэн зөв хуулийн одоо ямар хууль зүйн зохицуулт байдгийг барилгын талбай дээр яг ямар технологи процессууд ямар байдгийг гэдгийг зөв талаас нь бас сайн сургаж өгөх ёстой. Нэгдүгээрт энэ олон улсын зөвлөх инженеруудын холбооноос гаргасан гэрээ. За тэгэхээр инженеруудын холбоо тэгээд зөвлөдөг инженеруудын холбоо. Тэгэхээр энэ маш олон зөвлөх инженерүүд одоо
маш олон төслүүд дээр ажиллаад тийм зохицуулттай ийм байх нь зүгээр гэж шалгагдсан. Үүнийхээ дагуу энэ зөвхөн гэрээний хоёр талын эрх үүргийн харилцаа биш зохицуултын тусгасан, процессын зохицуулт гэж бид нар ярьдаг. Маш сайн тусгасан заалтууд байгаа. Одоо гэрээ байгаа. Хоёрдугаарт энэ одоо эрсдлийн хуваарлттай эрх үүргийн тэнцвэрчлэлтийг маш сайн хангасан тийм гэрээ байгаа. Тэгэхээр буцаад процессыг маш сайн заагаад өгсөн. Нэг ингэх ёстой, ингэвэл ингэ эрх үүргийн тодорхой заасан, нийгэм ойлгохтой болцсон болохоор тухайн төслүүд дээр маргаан гарах тий, маргаанаас болоод ажил удаашрах, ажил зогсох гэсэн энэ шалтгаанууд бол багасны улмаас одоо төслийн нийт одоо гүйцэтгэлд бол эргээр нөлөөлдөг. Тэр төслийг цаг хугацаанд нь одоо төсөв өртөгтөн багтааж чанарын одоо өндөр одоо чанарыг хангуулан төслийг дуусгахад бол тэг эрэг нөлөө үзүүлж байна. Жишээлбэл энэ дээр л дахиад чанарын удирдлагын систем юм байх ёстой гэж заагаад өгсөн оруулсан байх ёстой, compliance байх ёстой, нэг яаж одоо шалгах уу, яаж тэр апдейт хийх уу, яаж мэдээлэх үү гэдэг тэр хүртэл орцсон байгаа чанарын удирдлагыг хангах дээр. Ажлын график төлөвлөгөөний хугацаанд бол ажлын график төлөвлөгөөг ингэж гаргана, энийг тусгана хэрвээ ийм болвол тэгээ одоо ингэж мэдэгдэнэ, тэг энэ хугацаанд хариу өгнө, хариу өргүүлнэ, баталгаажуулна гэдэг хугацааны одоо графикт оруулах боломжтой хугацаануудыг заасан учраас тухайн цаг хугацааг зөв төлөвлөх, түүний дагуу ажлыг гүйцэтгэх одоо боломжтой болж байна гэсэн. Гуравдугаарт тухайн тэнд одоо ямар ажлыг нэмэлт зардалд оруулах тий, яахлаар нэмэлт зардал болдог тий, яахлаар зардал нэмэгдээд одоо төсөв хэтрэх шалтгаан болдог ингээд энийг маш тодорхой заасан учраас эндээс бол талууд одоо юм зардал нэмэгдэх шалтгааныг гаргахгүй нөхцөл байдлыг үүсгэхгүй болохоор дахиад зардал маань өсөхгүй, төсөв маань хэтрэхгүй гэсэн үг. Фидкийн гэрээний дагуу явахлаар энэ дээр манай бас хууль тогтоомжтой зөрчилдөх асуудал ялангуяа төрийн худалдаа авалт дээр их гардаг л та. Жишээлбэл шар номыг хэрэглэхээр одоо зураг төслийн гүйцэтгэгч хийгээд дахиад барилга өсөлтийн ажлын гүйцэтгэгч хийгээд цуг шууд явах гэхээр төрийн худалдаа авалтны одоо хууль дүрмээр асуудал гардаг сонссон. Тэгэхээр тэр маягийн зохицуултуудыг бас хийж өгөх төслүүд илүү урдцтай сайн явах боломжтой болно гэсэн. Хоёрдугаар дахиад хэлсэн гадны төслүүд хийх. Гадны гүйцэтгэгч орж ирнэ тий. Гадны захиалагч, гадны талууд орж ирнэ. Тэгэхээр эдгээр маань Монгол улсын хувьд одоо монгол хэлээр явахгүй. Тэгэхээр дэлхийн бүх улс орнуудад өргөн хэрэглэгддэг энэ фидкийн гэрээ бол бүх альж гүйцэтгэгч байсан, дэлхийн альж улсын гүйцэтгэгч байсан фидкийн гэрээ юм байдаг, ингэдэг гэж мэддэг болохоор тэрний дагуу үнийн саналж боловсруулдаг, зөв боловсруулдаг, эрсдлээ зөв тооцдог. Тэгэхээр ажлыг одоо бүрэн гүйцэтгэх боломжтой болно гэсэн үг. Хамгийн амархан, хамгийн өргөн хэрэглэгддэг ном бол улаан ном буюу барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгаа тийм. Зөвхөн барилгын ажил, барилга угсралтай ажил гүйцэтгэх гэрээ. Тэгэхээр энэ бол нэгдүгээрт зураг төсөл нь захиалагч юм өөр хүн хин. Тэгэхээр зөвхөн барилгын ажил үзэх буюу ажил гүйцэтгэх гэрээний журмаар бичигдсэн. Хамгийн өргөн хэрэглэгддэг ном одоо гэрээний жишээ гэрээ байгаа. Тэгэхээр одоо манай асоциацийн зүгээс ч гэсэн одоо хамгийн дөрөвд энэ номыг одоо аль биесээр орчуулж гаргахаар одоо чармаж ажиллаж байна. Монголын барилгын үндэсний асоциац бол барилгын салбарын одоо ажилтдаг талууд бол гишүүнээр нь байдаг холбоо. Тэгэхээр энэ барилгын салбарт ашиглагдах энэ гэрээг одоо нутагшуулснаа бүх одоо гүйцэтгэгч тал одоо бүх барилгын салбарын талууд дахиад нэмэр ойлгох гэрээтэй болно. Дахиад хоорондын маргаана
одоо маргалдахгүй нэг мөрөө ойлгосон зөвгөр ойлгосон ойлгоцны зөрүүгөөс гарах маргаануудаас бол зайлсхийн тэг илүү одоо физик гэрээний дагуу шаардлагуудыг хангаад тэг илүү төслүүдийг амжилттай гүйцэтгэж одоо ашиглалтанд оруулж дуусгана гэдэг маань буцаад холбооныхоо гишүүд одоо бүх оролцогч талуудад бол үр өгөөж өгнө гэж харж байгаа. Хоёрдугаарт Монголын барилгын үндэсний ассоциацтэй нэгдсэн одоо сайхан нэгдсэн барилга болон дэд бүтцийн олон улсын арбитр байгуулагдсан. Одоо өмнө дээр бол яг энэ физик гэрээ одоо загвар гэрээ дагуу одоо ямар нэгэн маргаан үүсвэл хурдан түргэн шуурхаа одоо тий цаашаа илүү шүүхэн процесст орохоос өмнө бол шийдвэрлэх мөн дээр дахиад одоо эвлэрүүлэн зурчлах үйл ажиллагааг одоо хийх боломжтой болж байгаа. Энүүгээрээ дахиад төслийн хугацааг хэмнэх. Хоёрдугаарт эвлэрүүлэн зурчилснараа талууд хоорондоо хоёул эвлэлээ сандлаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тий шүүхээр очиж одоо хоёр тишээ одоо барь бие биенийхээ дайсан болж шүүхийн шийдвэр гаргаад тэрийг яаж биелүүлэх вэ гэжснээс хоёулаа эвлэрээд одоо явах нь бол илүү зөвхөмжтэй аль аль талтай ашигтай тийм байгаа.